Руна ТV-тэй хамтдаа дэлхий дахинд болж буй гэмт хэрэг тайлэгдшгүй нууцуудыг сонсцгоё. Сайн бацгаана уу, Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Японд гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2014 оны 7 сарын 12-ны өдөр Японы Хирошима мужийн цагдаагийн газарт нэг охин ээжийнхээ гараас чанга атхан орж ирдэг. Гаднаас нь харахад жирийн нэгэн ахлах ангийн сурагчийг харагдах боловч түүний хэлсэн үг маш чочирдон байсан. Охин хэлэхдээ би хүн алчсан чилдэг. Өөрөө ирж хэрэгээ хүлээсэн охиныг Номура Мики гэдэг бөгөөд тухайн үед 17 настай охин байсан. Түүний хөнөөсөн гих хүн нь мөн адил 17 настай Коросе Эрика гэж хэлсэн. Сандарсан цагдаа нар найзаагаа яагаад ассан юм бэ гэж асуухад тэр хэлэхдээ чатан дотор намайг доромжлоод байсан юм гэж хариулдаг. Чатан дотор баг зэрэг маргалцсны төлөө хүн ална гэж үү гэж цагдаа нар маш их гайхаж охины цогцыг яасан бэ гэж асуухад Микигийн харц гинт ширүүн болж маш их сандарсан байдалтайгаар Хирошима хотоос 20 км-ийн зайд орших Хангамины ууланд хаясан гэж хэлдэг. Түүний хэлсэн уул нь болохоор ойр хавьд нь хүн байдаггүй маш бөглөө газар байсан. Тэр мөчид цагдаа нар энэ хэрэг тоглоом биш болохыг мэдэрцгээдэг. Гэвч нэг асуулт гарч ирсэн. Микигийн хэлсэн тэр уул нь машингүйгээр очих боломжгүй газар бөгөөд машинаар явхад ч 40-50 минут зарцуулдаг газар байсан. Мики насанд хүрээгүй тул жолооны үнэмлэхгүй. Тиймээс цагдаа нар тэр газар руу яаж явсан юм бэ гэж нэмж асуухад Мики хохирогч найзтайгаа такси бариад очисон гэж хэлдэг. Цагдаа нар итгэхгүй байгааг мэдсэн Мики би түүнийг алсан гэдэг нь үнэн штэ гэж дахин хэлдэг. Хэрэгээ хүлээсний дараагийн өдөр буюу 7 сарын 13-ны өдөр Микигийн мэдүүлгийн дагуу цагдаа нар ирлээ эхлүүлж Хайгамины уулын хавцал доороос нэгэн цогцос олдог. Харахад л нас бараад нилийн удсан бололтой аль хэдийн ялзарч муудсан байдалтай байсан. Өндөр газраас унсан мэт эн тэнд хугаралттай шүүх шинжилгээгээр сургаггүй болоод байсан Эрика мөн болох нь тогтоогддог. Цагдаа нар Микийг аллагын хэрэгээр шууд баривчлахыг хүссэн боловч баталгаа нотлогоо нь яг бүрэн гүйцэд биш бас санамсаргүйгээр унаж нас орсон байх магадлалтай гэж үздсэн учраас эхлээд цогцос нуун дарагдуулсан хэрэгээр түүнийг баривчилдаг. 17 настай охин ганцаараа тэр хэцүү ууланд гарan энэ хэргийг үйлцсэн гэдэгт итгэхэд бэрх байсан тул хамтран гүйцэтгэгчид байгаа эсхийг нь цагдаа нар мөн сэжиглэж эхэлдэг. Микигийн гар утасны мессенжерийг шалгаж үзэхэд сэжигтээ 6 хүн гарч ирсэн бөгөөд 7 дугаар сарын 17-ны өдөр тэдгээр 6 хүний 3 нь өөрсдөө цагдаагийн газарт ирж бид ч бас Эрикагийн хэрэгт холбоотой гэж өөрсдөө хэрэгээ хүлээдэг. Тэд бол 17 настай Айно, 17 настай Дайсуке, 16 настай Тацуя нар байсан. Цагдаа нар Мики болон эдгээр 4 хүнийг бүгдийг нь цогцос нуун дарагдуулсан болон аллах үйлцсэн хэрэгээр баривчилсан бөгөөд дараа нь үлдсэн 3 хүнийг буюу 21 настай Одай, 17 настай Нана, 16 настай Хасука нарыг мөн нэмж баривчилдаг. Баривчлагдсан 7 хүний дунд Мики, Айно, Дайсуке, Тацуя нар гэрээсээ дайдсан байдалтай хамтдаа амьдардаг хүүхдүүд байсан. Мики, Дайсуке 2 мөн Айно, Тацуя нар 2-2-ороо хосууд байсан. Тэд бүгд гэр бүлийн хэцүү орчинд өссөн бөгөөд бие биедээ түшиг болон хамтдаа амьдарч ачааны машин жолоод эсвэл буруу замаар мөнгө олон амьдарцгааж байсан. Тэдний дундаас насанд хүрсэн ганц хүн болох Одай нь ачааны машин жолоодож байгаад тэдэнтэй танилцсан бөгөөд машингүй залуучуудад жолооч хийж өгдөг байсан. Хохирогч Эрика нь Микитэй нэг сургуульд сурдаг байсан бөгөөд гэр бүлийн байдал нь тэднэртэй ижилхэн байсан тул амархан дотносож Микигийн санал болгосноор групп чатны өрөөндөө урьж оруулан тэдний бүлэгмийнхэнтэй танилцсан. Гэвч нэг л өдөр Мики удирдагчийн судалгаа Эрикад алдаж магадгүй гэж түүнд атаархаж эхэлснээр тэдний харилцаанд бол ан цав гарч эхэлсэн байна. За ийхүү найзалж нөхөрсгөөж байгаа 6 сарын 27-ны шөнө Мики чатан дотор Эрикаг нэгэн танихгүй эрэгтэйтэй маш дотн харилцаж байгааг олж хардаг. Үүнд ууралсан Мики чатад хөндлөнгөөс оролцсон Эрикатай орооцолтод хэрэггүй шүү гэхэд Эрика ч дуугүй байсангүй. Чи өөрөө мөнгнөөс өөр юм мэддэггүй бидтэй ядаргаатай юм гэж хариу бичсэн байгаа. Ингэж эхэлсэн тэр хоёрын маргаан хяналтаас гарч чамайг ална шүү, чамайг булна шүү гэх мэт аюултай үгс солилцоход хүрдэг. Ууранд хүрсэн Мики бүлэгмийнхэндээ болсон явдлыг хэлэхэд тэд манай удирдагчийг оролддог тэр чинь хин бэ? Хэдүүлээ түүнд сургамж өгье
гэж хэлэн төлөвлөгөө боловсруулцгаасан байгаа. Тэд Эрикаг хууран нэгэн талбайд дуудаж хүчээр машинд суулгаад авч явдаг. Эрика авраарэ гэж хашгирсан боловч түүнийг хинч сонсоогүй. Машин дотор чанга хөгжим тавьж Эрикагийн хашгирааныг дарж түүнийг хэрцгийгээр машин дотор тэднэр зодож эхэлсэн. Мики цүнхнээсээ цаасны утга гаргаж Эрикаг зүсэж гэмтээж байхад бусд нь тэднийг хараад инээлдэж байсан байгаа. Ууланд очоод Микигийн найз залуу Дайсуке Эрикагийн хүзүүг хууртал нь боомлж амь насыг нь тэнд хөнөөсөн. Үүний дараа тэд цогцыг хавцал руу шидэж орхиод гэр гертээ харьцаасан байгаа. За ийхүү хэрэг үйлдсэний дараа Мики өдөр бүр Эрикагийн сүнс өөр дээр нэрхүй гэж айж сэтгэл санаа нь тогтворгүй болж эхэлсэн байгаа. Тэрээр хэргийн газарт дахин очиж зуны халуунд ялзарч муудаж өтөнд баригдаж байгаа Эрикагийн цогцыг хараад маш их цочролд орсон гэж байгаа. Ингээд өөрийнхөө хийсэн үйлдэлтэй айн ээждээ бүх хүнийг хэлж ээж нь түүнийг дагуулan цагдаагийн газарт ирэн ийхүү бүх зүйл ил болсон нь энэсэн. Эхлээд бол тэр ганцаараа үлдсэн гэж мэдүүлсэн нь түүний хувьд гэр бүл мэт байсан найзуудыгаа хамгаалах гэсэн оролдлого нэсэн. Гэвч мэдээж бол цагдаа нарын мөрдлөгийн явцад хамт энэ хэргийг үйлдсэн хүмүүс нь бол тодорхой болсон. За ингээд энэхүү хэрэг дээр шүүх хурал явагдаж Одай буюу нөгөө насанд хүрсэн хүнд болохоор 13 жилийн хорь халыг оноосон. Дайсуко буюу Эрикагийн яг амь насыг хөнөөсөн Микигийн найз залууд 10 жилийн хорь хял, харин Микид 13 жилийн хорь хял. Бусад 4 гишүүнд болохоор энэ хэрэгт шууд оролцоогүй гэсэн үндслэлээр хүүхдийн засан хүмүүжүүлэх газар руу илгээсэн байгаа. За тэгээ энэ хэрэг дээр болохоор бүгдээрээ яг насанд хүрээгүй гэсэн утгаараа нэлээд бага ял авсан юм шиг бол надад санагдаж байгаа. 17 настай хүмүүсийн хувьд 10 жил болно гэдэг нь 27 наснда шоронгоос буцаж гарч ирнэ гэсэн үг байгаа. За тэгээ эдгээр хүүхдүүдийн хувьд бол бүгдээрээ залуу насны дээрээ шоронгоос гарч ирэх боловч харамсалтайгаар амь насаа алдсан Эрикагийн хувьд бол хизээч дахин энэ хороо дээр амьдрах тийм боломжгүй болсон. Эдгээр залуучуудын буруу нөхөрлөл буруу бодол бие бинийгээ буруу зүйл дээр дэмжиж байгаа энэ байдал нь ийхүү маш аимшигтай төгсгөлд авчирсан байгаа. За тэгээд та бүхний хувьд энэ хэргийг сонсоод юу гэж бодож гин өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. За тийм хүмүүс хог дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.